Цэндаюшийн оюун бат нь хүнлэг энэрэнгүй сурган хүмүүжүүлэгч, бусдаасаа өөрийн дүр төрх, зан ааш, заах арга барилаараа үргэлж ялгарч ирсэн эрхэм хүндтэй багш хүн байлаа. Оюун бат гэж одоо их сайхан эрдэм номын түүч явуулсан сайхан хүн байсан. Тэгээ энэ хүн бол одоо Булган аймгийн Дашин жилийн сумын сургуулийн хэл уран зохиолын багш. Тэгээд одоо нэг их нүүр дүүрэн инээмсэглсэн тийм их сайхан одоо багш байлаа. Тэгээ эрдэм одоо тэр багшийн эрдэм ном юуны хувьд бол их тийм өндөр сайхан хүн байсныг бол өөрийнх нь одоо туулж өнгөрөөсөн тэр замнал бол их тод том руу харуулж өгдөг. Багш маань тийм хөдөлмөрч хичээнгүй альбаа юм зорьсон зорилттой хүргээн төлөө тэмүүлдэг хүн байсан. Цэ оюун бат нь Булган аймгийн Хишиг өндөр сумын Зэндмэний ар гэдэг газар 1959 онд төржээ. Эцэг Цэндаюшийн 3 дахь хүүхэд буюу 2 ахтай айлын ганц охин байв. Багаасаа эцэгхийн гар дээр өсөж 1972 он хүртэл сумын сургуультай суралцж байгаад Гурван Булаг сумын 8 жилийн сургууль шилжин 1975 онд төгссөн. Дараа нь Улаанбаатар хотод цэцэрлэгийн багшийн сургууль хийсэн 1978 онд амжилттай төгсжээ. Ажил хөдөлмөрийн гараагаа Булган аймгийн 2 дахь цэцэрлэгт хүмүүжүүлэгч багш болсноор эхэлсэн байна. Мөн 1979-өөс 1980 он буюу 1 жилийн хугацаанд Гурван Булагт 1982 он хүртэл Дашин жилийн сумын цэцэрлэгт тус эрхлэгчийн албан тушаал багшиж явжээ. Түүнчлэн өөрийгөө улам хөгжүүлэн 1983 оноос багшийн дэд сургууль гих одоогийн боловсролын их сургууль суралцсаныхаа дараа 2008 он хүртэл Насангууд болтлоо Дашин жилийн сумын эс судлалын нэрэмжит бүрэн дунд сургууль Монгол хэл уран зохиолын багш мэргэжлэр 30 яхам жил тасралтгүй ажилласан. Бид нэр 2008 онд 38 удаа багшийнхаа отгон шавьнд болж төгссөн. Багш маань ер нь хүн байх ухааныг ер нь их сургадаг байсан да. Ер нь альва юм төвчээртэй байх. Хүн яаж амьдрал зөв амьдрах вэ? Тэр талаас ер нь бидэнд амьдралын сургаалыг өгч байсан да. Багш маань бидэртэй хамт урлагийн үүсэлт хүртэл оролцож, урлагийн үүсэлт бид нар төрүүлж ирсэн. Багш маань бидэрт эвтэй байхдаа бүхнийг ялан дийлдэг юм аа. 1000 үхрийн нэг үхрийн эвэр дөрөг бол 1000 үхрийн эвэр дөрөг юм шүү гэж байх захиж хэлдэг байсан. Тэрээр өөрийн амьдралыг хүүхэд багчуултай холбон сурган хүмүүжүүлэх ариун гэгээлэг үлсэд хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан юм. За сайн бацаана уу. 413-ны өдрөө одоо Дашин багшийнхаа гэгээлэг зориулсан юм одоо ингээд бид одоо ингээд явж байна. Тэгээ миний ярих юм бол одоо багштай их баярлж явдаг. Анх намайг 9 дугаар ангид Тэмс аваа явж байхад багш маань намайг "Хамбаач багш болоо одоо эрэгтэй хүн багш болоо гоё байдаг, төөхөн байдаг" гэж. Би Монголд уран зохиолын багшаар анх явж ирсэн. Тэгээд тэр маань буруу болж би өөрөө газар зүйн биологийн багшаар одоо ингээд төгссөн байна. Шалгалт өгөөд ээш өгөө явж байхад бол багш биднээс бүгдэнд нь одоо дотор байранд нэрж бүр тийм давтлага сургууль өгч байсан. За миний хувьд л Баяннуур сум 9-р ангиа төгсөөд Дашин жилийн суманд Баяннуураас 5 зургуулаа Оюун бат багшийнхаа ангид даах орж илаа. Тэгээд Оюун бат багштайгаа 2 жил хамт байсан ч гэсэн одоо маш дотн, маш сайхан дурсамжууд үлдсэн байдаг. Тэгээд манай Оюун бат багш бол одоо урт хугацаанд ч хамт байсан, богино хугацаанд ч хамт байсан. Ямар ч хүндээ бол үнэхээр дотн сайхан сэтгэл одоо үлдээд юм болоо гэж миний хувьд одоо бодохны тэгж бодчихээ. Тэгээд багш маань хэдийгээр одоо эрт тэнгэрт хайлсан ч гэсэн биднэрт одоо энэ их хариуцлага, энэ их том ажлыг эхлүүлээд явсан болоо гэж бодож байна. Одоо багшийн хэлдэг нэг үг байдаг. Хүн болгон ачаагаа өөрчөө одоо бас үлдээ хорвоо сайхан амьдрнаа гэж сургадаг байсан. Тэгээд эннийхэн ч дагуу тэгээд өөрсөнд ногцооч байгаа бид нар сайхан үрж гарч сайхан амьдрандаа л гэж бодож байна да. Багшийн маань чиглүүлж өгсөн сонирхлоор олон 10 хүүхэд утга зохиолын ертөнцид шимтсээр байна.
даасан анги шавнар нь улс орондоо болон хилийндээс алхан ажиллаж амьдарч байна. Тэрээр багшлахаас гадна шүлэг яруу найрагт сонирхолтой хүүхдүүдийн авьяасыг багаас нээн илрүүлж цаашид улам хөгжүүлэн хэл бичгийн олимпиад, уран жиргээ, хүрэл тулга зэрэг аймаг бус улсын наадамд амжилттай оролцуулж байсан. Аймагт бол одоо хүүхдүүдэд авчаал олимпиадад одоо шилдэг болоод өөрөө шилдэг болоод ингээд одоо үнэхээр мандаж ирсэн сайхан хүн. Энэ сайхан үндэсний их хэл болох монгол хэлийг олон мянган хүүхэд багчуулд зааж сурган их орноо хайрлах, бахархах сэтгэлийг төлөвшүүлэхэд хүчин зүтгэсэн. Ардын боловсролын тэргүүний ажилтан магистр золтой тэргүүлэх багш. Ингээ 2001 онд Дашин жилийн сумын сургууль Монголын одоо төр нийгмийн нэртэй зүтгэлтэн Монгол улсын төрийн шагналд зохиолж сономын удалгын нэрэмжит болж тэгээд тэр сайхан хүндэтгэлийн ёслолд бол Улаанбаатар хотоос Дөнгөтийн соодлолд Амьдын сүрэнгийн Урайн хай, Шагдрын дулмаа гээд энэ их нэртэй том зохиолчд одоо очиж байсан. Тэгэхдээ бол миний би хишиг өндөр сумаасаа дасцыг захиралтайгаа тэгээ хэл уран зохиолын багш нартайгаа ингэж одоо ирж ялаа. Тэгж одоо анх Оюнбат багштай одоо танилцж гэрт нь очиж гарынхан лавшаа гэдэж ингэж байсан юм аа. Оюнбат багш нь 1993 онд ур чадвараар аймагт 3 дугаар байр, 2004-өөс 2005 онд бүсэд 2 дугаар байр, 2006 онд аймагт эсээ уралдаанд 1-р байр, 2007 онд бүсэд 2 дугаар байр зэрэг аймаг болон бүсэд ур чадвар, илтгэл эсээ, олимпиад тэмцээнд амжилттай тогтмол оролцдог байв. 2006 онд сумын аварга багшаар шалгарч байсан. 2008 онд хүүхдийн төлөө алтан медалаар ингрээ мэлажээ. Тэгээд энэ сайхан багшийнхаа ер нь их сайхан хүн бол гэгэн сайхан зам өртөө байдаг. Тэгээд энэ сайхан багшийнхаа энэ алдар замлыг үргэлжлүүлэн явж энэ их хэл соёлынхоо төлөө, их утга зохиолынхоо төлөө гэсэн тэр их одоо цаглагшгүй сайхан сэтгэлийг ингэж одоо үргэлжлүүлэн явж байгаа мянган шавнырын төлөөлөл болсон би энэ дүүнэртэй одоо их халуун баярыг хүргэж дүүнэртэй одоо сэтгэл их тийм их сайхан байдаг. Тэгээд одоо дүүнэртэйгээ хамт нэрэл хаврын хаврт одоо Дашин жилийн сум руугаа ангир шиг ганган ингэж уран цагаар очиж тэр сайхан яруу найргийн одоо багшийнхаа нэрэмжит яруу найраг их хэл соёлын сайхан чуулганыг бид өхөн зохион байгуулж байна. За бид зулцган яргуй тэмцээний бол энэ жилийн үед 2 дахь удаа зохион байгуулж байна. Анх энэ санааг манай ангийн хамт олон өнгөрсөн жилийн өвөл 1 сард анх анги хамт олноор уулж байгаа санаагаа бол гаргасан. Тэгээд 1 сараас 4 сарын хооронд 2-3 сарын хооронд биднээс энэ ажлыг анх зохион байгуулах гээд нэлээд бас ажилтай төрөлтөөч байсан. Тэгээд биднээс цаг зав гаргаж нэлээд бас хийсэн. Отгон шавнар болох 11 Б анги 9 алтан медаль, 18 мөнгөн медаль, 5 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар төгсгсөн билээ. Найргийн их шиг яруу найргийн хошоо алтан медальт, эс судлалын нэрэмжит залуу яруу найрагч Батламжид ижигээ баярлуулсан номоо гаргасан сурагч Ил Минжмаа. Шатрын аймгийн хошоо авраг, мэдээлзэн олимпиадын аймгийн авраг сурагч Б Гамболт. Шатрын аймгийн авраг Очирхүү. Монгол хэлний хичээлээр аймагт 2 дугаар байр. Иш гадамбын нэрэмжит их хэл Монгол бичгийн олимпиадаас алтан медаль. Монгол улсын боловсролын их сургуульд эсэх эрхийн бичгээр шагнагдсан сургуулийн аврах сурагч Яа Соёл Эрдэнэ. Гар бөмбөгийн аймгийн аврах шалгаруулах тэмцээнээс мөнгөн медальт, шилдэг хамгаалагч шагнал хүртсэн сурагч Нима. Англи хэлний бүсийн аврах сурагч Б Наран гарав. Газар зүүн бүсийн аврах сурагч О Бэлгүн, спортоор Баярбат, мөнх тэмрэл Цэнгэлмаа наран бусдыгаа хошуучлан урлаг спортоор хамт олноо манлайлж байв. Оюуна багштай нутгийнхаа уулсан дэвэгдэж нүүдэл амьдралын шангад атсан нуусган көсөлдөө хөтлөгдөж номын ертөнцөд мөнхөрсөн багш минь ээ. Таныхаа хайранд бүэлэгцээр төвшин зяанд танхилслөө. Таныхаа нөмөрт ирхэлсээр тавилан амьдралын зүүн замтай золгосон шавнар нь тэр жилийн намар тантай минь хамт адсан жилийн хавар золцгон яргуугаар танд залгоноо. Халгаа цалгаатай ус морончиг эргээ дагаж өрсөлдөгийн адил хүн шиг амьдруулах гэсэн хүслийн тань шалтгагд отгон шавнар нь итгэлээ дэвсэж явнаа. За миний бие 1995 оны
3 сарын 28-нд ээжийнхээ отхон хүү болж төрсөн. Одоо 19 настай. Эрүүл мэндийн шинжилгээ ухааны сургуулийн арай эрүүл мэндийн технологийн сургуулийн Иперхон бакалавр гэдэг ангид суралцж байгаа. Миний ээж нь амин дахуу цагтаа намайг цагаан халаад өмссөн байвал чам зохноо. Цагаан халааттай мөрөжин цахим гэж ярьдаг байсан. Тэрний үндсэн дээр ээжийнхээ захаасыг дагаж би цагаан халаад өмссөн мөрөжлийг сонгосон. Миний ээж нь амьдралд маш тууштай шударга өмч сайхан сэтгэлтэй хүн байсан. Эрхэм багш маань сүүлчийн амсгаагаа хураатал шав нартаа санаа ширж сэтгэл зүрхээ эмнэлгэж байсан нь лавтай. Ер нь бол баг миний хувьд бол одоо их том одоо их сайхан баяр болно, эрдмийн их том чуулган болно л гэж ингэж бодож явдаг. Тэгээд Дашин Жилэнгийн ард түмэн бол хизээнээсээ бас хиймэрл ундаатай, сайхан бэлэг оюун төгөлдөр сайхан хүмүүс. Монголын ялангуяа одоо Монголын түүхэнд эмэгтэй тэр одоо удирдагч оюун санааны том лидер гэвэл агуух Мантухайс эзэн хаднаас хойш төрсэн хамгийн том оюун санааны лидер, хамгийн том төр нийгмийн нэртэй зүтгэлт юм Сономын Одоблог гэж хүн. Тэгээ энэ хүнээр одоо энэ хүний нэрэмжит болсон сургууль бол Монгол улсын хэмжээнд ганцхан байгаа нь Булган аймгийн Дашин Жилэн сумын сургууль. Тэгээд энэ сайхан сургуульд тэр Оюун Бат багш имаа нэрэмжит одоо яруу найргийн наадам ингээд уламжил болгон зохиогдно гэдэг бол энэ эрдмийн их том баяр юм байгаа. Тэгээд энийг зохион байгуулж байгаа одоо дүүнэртэй бол дахин одоо их баярыг хүргэж जैन. Тэгээд жилийн жилд бол одоо миний бие зүрх сэтгэлээрээ одоо оролцож тэнд очиж шүлгэн унших гэж, тэнд очиж хүүхдүүдийн шүлгийг сонсох гэж ингэж яардаг ийм л одоо уран бүтээлч болоод байна да. Энэчлийн хувьд гэвэл биднээс энэ арга хэмжээг өнгөрсөн жилийнхээсээ улам сайжруулад алдаа оноогоо засаад биднээс бол оролцож байна. Тэгээд бидний үйл ажиллагаанд засаг дарга болон сумын зас удирдлагууд, мөн сургуулийн захиргаа, мөн бас сумын клубийн хамт олон, мөн бас болор цомын эзэн ган тулга ахтаа бас баярлал талархснаа хэлэх гэсэн юм аа. За тэр яруу найргийн наадамд одоо намайг урьж одоо дүүнер маань тэр одоо сайхан хүний шавнар одоо намайг урьж одоо тэр жил бол би өнгөрсөн жил яг болор цомын яруу найргийн наадмын тэргүүн шагнал авчихад ингээ байж исэн их сайхан одоо цаг мөч тохиосон доо. Тэгээд одоо зулцган яруу наадам маань одоо Дашин Жилэн сумандаа болж олон сайхан хүүхдүүдийг хамруулж одоо тийм нэг яг л одоо яргуу тэр зулцган яргуу гэсэн нэрэндээ таарсан их утга зохиол энэ их хил соёлынхон төлөө гэсэн зүрх сэтгэлтэй тэр их багчууд одоо бүгдээрээ хамрагдаж шүлгэн уншиж үнэхээр нэг хаврын уран цагаар бол ус нутгийн нууранд ангар ирж ганганж байгаа юм шиг тийм их сайхан одоо халуун дулаан орчныг бол бүрдүүлж ялаа. За ингээд зулцган яргуу нарын тэмцээнд орж байгаа бүх дүүнер та одоо бүгдэнд нь амжилт хүсье. Сургуулаа сайн төгсөж өсвөр сургуулаа аваарай. Мөн одоо бусад дэмждэг бүх одоо сургуулийн захиргаа, сумын захиргаа бүх дэмждэг одоо хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Тэгээд энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа нийт төгсөгчд нь маш их баярлалаа гэж хэлье. Бардам амжилт гаргах итгэл даад сурах, эгэл зангаараа явахыг багш минь та сургасан. Жил жилийн хавар жаахан шавнарчин хүлээлттэй. Амьдрал эхлүүлж аав ээж боллоо. Ажил албанд томилогдож аз жаргалууд тэмүүлж явна. Таныхаа хэлж сургасан алтан сургаалыг тань санан хүн чанартай байж сайн сайхан амьдраасаа гэсэн хүслийг тань сэтгэлдээ тээж явдаг. Ачид багш таньдаа зориулж зулцган яруу найргийн тэмцээнийг отгон шавнаран 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ нь таны минь дүр их үйл хэргийн үргэлжлэл юм шүү. Та минь алдаа оноог дэнслэн Тэнгэрийн орноос биднийг ивэж байгаа гэдэгт итгэнэ. Зүгээр одоо бол сумынхаа нэрэмжит сумынхаа сургуулийн л одоо хэмжээнд байна. Яванда энэ бол одоо магадгүй Булган аймгийн уртлын сумдуудыг бүр одоо болио гэхэд бол одоо энэ хангаа бүсийн нэг их том одоо сайхан баяр, эхлэлний баяр болохыг бол одоо
үгүйсгэх одоо ерөөс аргагүй. Тайлан нүдинэ зүгта аюун дийлхэн элтэй замыг зааж өгч та арад дэглэм ардын багш таны ад шингээсэн баатар сүрийг магтъя Хүчний хөлний жигта дэлхийг